Заримдаа бид нэр өөрийнхөө хамгийн гоё хувилбар шиг мэдрэгдэхгүй үе байдаг. Царай муутайч, биш гунигтайч, биш зүгээр л нэг өөр мэдрэмж. Гэхдээ энэ нь зүгээр. Яагаад гэвэл байдаг л зүйл. Энэ бичлэг өөрийгөө өөрчлөх тухай биш, харин айжмаар өөрлөгөө буцаж очоод өөрийгөө дахин олж гэрэлтүүлэх тухай юм. Тэгэхээр хэдүүлээ одоо яг боддоор яри. Яг юу хийвэл илүү гэрэлтэж, илүү өөртөө ихтэй болох талаар яри. Тэгээ жинхэнэ glow дотроосоо эхэлдэг. Нэгт болохоор ус сайн уух. Хүн болгоны ярьдаг айгүй энгийн зүйл юм шиг хэрнээ усаа тогтмол уух ёстой хэмжээндээ уухгүй байгаад ах юм бол амархан ядарна, толгоо өвдөн, хоол боловсруулалт удаашрна. Тэгээд царай алдна. За хэрэг ус уухаа мэдгүй бол ерөнхийдөө бол өөрийнхөө биеийн жингээ килограммаар нь 35 мл-т үржүүлээд өдөрт уух ёстой хэмжээний усаа мэдэх боломжтой. Ер нь бол тэр хавтал гэж ойлгож болно. Би болохоор лимонтой, сахаргүй цай, юм халуун бүлээнээр нуух дуртай. Хоёр дахь тип болохоор үйлдвэрийн аргаар боловсруулсан хоолыг бага идэх. Одоо нэмэлт сахар, тос, хадгалагч бодис агуулаагүй жимс ногоо, үр тариа, шош, мах, сүм бүтээгдэхүүн, самар гэх мэт ийм хүнснүүд байдаг. Иймэрхүү хүнсийг төлхөө хэрэглэх нь хоол боловсруулалт, тархлаанд аягүй санаар нөлөөлөхөөс гадна бас бидний нүүр царай байгаа ингээд ерөнхий байдалд нөлөөлнө. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хоол хаяа идэн, чипс, гомн ингээл тэр. Тэгтээ ихэнхдээ яг тийм гоё ургаж болдог, органик үйлдвэрийн аргаар ямар ч боловсруулалтанд ороогүй, нэмэлтийн бодисгүй тийм хоолнууд төлхөө идэх юм бол бид нарт аягүй сайн. Гуравт болохоор ер нь өдөрт доор хаяж 10 минутыг яг гоё наранд цаг зарцуулах. Ингээд нарыг мэдрээд, наранд алхаад ер нь ингээд Монголд бас харьцангуй нар аягүй сайн гардаг. Цайныхаа цагаас ч юм уу өдөрт 10 минут ч хамаагүй өглөөс ирээд ч хамаагүй зүгээр гоё нарыг мэдрээд тэгээд арьсандаа гоё шингээх. Д витамин нэмэгдэн, нойрны чанар сайжирна. Тэг илүү ер нь сайхан ааштай болдог. За дөрөвт болохоор дасгал хөдөлгөөн хийх. Хөдөлгөөн дутагдахаар бие хөшөөд нэг тийм муухай мэдрэмж байдаг штеп угаасаа. Тэгээд дасгал хөдөлгөөнийг заавал амьдралынхаа нэг хэсэг болгох хэрэгтэй. Ууг нь бол ингээд дасгал хөдөлгөөн яг хийх гэхээр ингээд хаяа ингээд залхуу урдаг штеп. Гэж бодоод тэгтээ яг үндэ залхуурахгүй зүгээр яг босоод хийгээл 10 минутын дараа нэг гой хөлсөө гаргаал бодонгууд ерөөсөө хэцүү санагддаггүй. Эсрэгээрээ ингээд сэтгэл санаа бүр айгүй гоё болчдөг. Тийм болохоор дасгал хөдөлгөөнийг ингээд залхуурахгүй амьдралынхаа нэг хэсгийг заавал болгох хэрэгтэй юм байлээ. За 5 болохоор нойроо сайн авах. Яг шөнийхөө нойрыг сайн авах хэрэгтэй. Тэгэхгүй бол гормон тэнцвэргүй болно, ядарна, тархлаа муудна, тарих бие хоёулаа ингээд зөв ажиллахаа болдог. Тэгээд арьсанд хүртэл нөлөөлдөг. 6-д болохоор inner self talk буюу тархин дотроо юу бодож гин, ер нь өөртөөгөө яаж харьцаж гин, өөрийгөө болон бусдыг юу гэж бодож гин, ер нь тархин доторх бодлууд хэр сөрөг байна, хэр эерэг байна, тэр нь хүний нүүрэн дээр айгүй илт харагддаг. Тэгээд бид нэр өөрийгөө тайвшруулах тийм арга барилтай ер нь болох хэрэгтэй юм билээ. Амар хөсөө гартал дасгал хийх байна уу, бясалгал байна уу, тэмдэглэл бичих байна уу, эсвэл зүгээр ингээд өөрийгөө бичээд суух байна уу? Тэр арга барилаа олох хэрэгтэй юм билээ. Мэдэрч болох хамгийн өндөр үйлдэлтэй тэр энерги бол талархал юм билээ. Тийм болохоор заавал дотроо ингээд айгүй гоё талархалтай байгаад бүх юмдаа айгүй гоё талархах хэрэгтэй. За одоо хэдүүлээ outer glow буюу гаднаасаа гэрэлтэх талаар ярилцъя. Энэ өөрийгөө гаднах төрхөө өөрчлөн гэсэн үг биш. Яг байгаа гоё хэсгүүдээ highlight хийгээд гоё болгоно гэсэн үг. За нэгт болохоор signature scent буюу өөртөө тохирсон үнэртнээ олох. Ер нь эхлээд ямар төрлийн үнэртэй усан дуртайгаа мэдвэл зүгээр. Жишээ нь агуу чихэрлэг, нялуун, эсвэл цэцэг шиг, эсвэл илүү одоо шингээд ирэхээр гоё хүний арьстай, төстэй болдог ч юм уу. Эсвэл юм маски, үүди гэл юм янз янзын төрлийн одоо үнэртэй уснууд байгаа. Ихэдэн үнэртэй усны top base одоо янз бүрийн нөтүүдийг ингээд харж агаад өөрийнхөө дуртай үнэртэй усыг олжвол за нэг иймэрхүү орцод орсон, иймэрхүү нөтүүдтэй байвал надад таалагдах юм байна гэдгээ мэдээд авчвал
дараа нь өнөртөө ус сонгоход ч гэсэн амар байдаг. Тэгээ өнөртөө усыг шууд ингэж үнэртээд эсвэл шууд цацны дараах үнрээр нь биш, яг шингэснийхэн дараах үнрээр нь айгуу сайн шинжих хэрэгтэй. Хэр удаан тогтож гин, яг төрхэд ямар мэдрэгдэж гин, өөртөө амар гоё илүү ихтэй болж гин үү, илүү одоо тийм тайван болж гин үү, илүү цэвэрхэн санагдаж гин үү, тиймэрхүү юмнууд айгуу гоё анзаарах хэрэгтэй. Бол хүний яг өөрийн үнэр бас айгуу гоё үнэр байдаг. Өнөртөөс нэг төрхөх дурггүй бол надад бол жишээ нь яг гоё тийм тос төрхөөд ингээд явж авах бас хаяа гоё байдаг. Ер нь тийм гоё үнэртэй байх бас хүнийг айгуу гоё харагдуулдаг, бас өөрт ч ихсэн айгуу гоё санагддаг. Хоёрд болохоор тренд таахаас илүү өөртөө тийм тохирсон гоё хувцснуудыг сонгож өмсөх. Айгуу тийм нарийнхан бэлхүүсэндээ дуртай тийм хүн байх юм бол тэрийгээ гоё харуулад ч юм уу. Ингээд өөрийнхөө гоё харуулахыг хүсэж байгаа хэсгүүдийг харуулад хүн бүр өөрийн гэсэн биеийн онцлогтой, биеийн хэлбэртэй. Тэгээд тэрэндээ тааруулсан өнгө, материалны хувьд ч тэр зохимжтой, цэвэрхэн, гол нь тэгээд өөртөө гоё ихтгэлтэй, өөрийгөө гоё харагдаж байгаа гэж бодоход л тэр чинь гоё хувцлалт. Гуравт болохоор нуруугаа цэх байлгах. Буруу суугаад цэх халахгүй яваад ах юм бол энэ нь муухай харагдахаас гадна бидний нурууны эрүүл мэндэд айгүй нөлөөлж идэг учраас нуруугаа хайрлаад зөв сууж, зөв алхах хэрэгтэй. Дөрөвт болохоор өсөө үргэлж гоё байлгах. Заавал ингээд ийм байнга ороосон, ийм төгс байгаалбгүй. Гэхдээ зүгээр цэвэрхэн, эрүүл ус байхад л хүн гоё харагддаг юм шиг санагддаг. Ер нь ингээд өөртөө зогсон, өнгөтэй, тэгээд бага гэмтэлтэй тийм хүсэл ер нь гоё харагддаг. Үсээ гоё эрүүл байлгахын тулд айгуу сайн арчлаад байнга одоо эндүүгээр үсээ төлөхгүйгээр үсээ эндүүгөө буржайлах аргууд ч гэсэн байгаа. Тавт болохоор хөмсөг. Гэтэ би нэг тийм хөмсгөө айгуу гоё будаад байдаг төрлийн хүн биш ээ. Тэгтээ яг хуу би өөрийнхөө хөмсгний хэлбэр дуртай. Тим хэлгээд айгуу цэвэрлээд ингээд засчаар надад айгуу зүгээр санагддаг. Ер нь хөмсөг ингээд хүний нүрийг айгуу тодорхойлж өгч идэв юм шиг. Тийм болохоор нүрийн хэлбэртэй зогсон гоё хөмсгний хэлбэртэй засалт ч юм уу байгаа хөмсгөө илүү гоё юм цэвэрхэн байлгаад тэгэх юм бол хүний нүрийг шууд өөрчилдөг. Одоо би яг ингээл хөмсгний хийм хийгээс хамжихаараа шууд нүур ингээл гоё болчтой юм шиг санагдаад байдаг шүү дээ. 6-д болохоор цэвэрхэн хумс хуруу. Будах туртай бол будаад арьсны ингээд сүрдээгээгүй айгуу гоё цэвэрхэн тийм сайн тослсон тийм одоо гар гоё харагддаг. Айгуу хөөрхөн охин байж ийснэ хуруу руу нь харсан чинь ингээд хумсаа иддэг. Тэгэл амар муухай харагдан тий. Заавал ингээд тийм амар гоё хэлбэртэй гоё будагтай хумс байгаалбгүй зүгээр л гоё тос төрхөөл гоё цэвэрхэн тийм арьсан сүрдээгээгүй л байхад болно. Тэгээд би ойрд бас өөрөө хумсаа будаад байгаа. Айгуу зүгээр л үт юм байна. Айгуу цэвэрхэн хөөрхөн. 7-д болохоор гатсан биш гоё зөөлөн уруул гоё нэмсэглэлтэй байх. Би ер нь айгуу тийм хагарсан уралтай байдаг байсан. Өөрөө айгуу зулгаадаг байсан. Тэгээд одоо ерөөсөө тэхэ болцсон. Одоо ингээд Монголд намар олоод ууг нь бол ингээд гар уруул мурал бүх юм амар хурааш эхэлсэн шүү дээ. Гэхдээ уруул зүгээр байгаа. Яагаад гэвэл би урууландаа айгуу сайн тэжээлэл өгдөг болсон. Зөвгийн бал сахар 2 холиод урууландаа гоё ингээд скраб маягаар хэрэглэхээр бас айгүй гоё болдог. Тэгээд байнга ер нь юм уруулны маск, уруулны эссенс тиймэрхүү юмнууд хэрэглэдэг. Тэгээд мэдээж өөрийнхөө шүдийг бас айгүй гоё арчилдаг байх хэрэгтэй. За 8-д болохоор арьсаа арчлах. Ялангуяа ийм сошиал медиа хөгжсөн үед бол бүх юм ингээд маркетинг, бүх юм ийм PR дээр ингээд тогтож явж байгаа. Тийм болохоор ингээд ийм ч юм авах хэрэгтэй юм шиг, тийм ч юм авах хэрэгтэй юм шиг айгүй санагддаг. Гэхдээ яг үндээс тэр болгонд автагдаад байлгүй. Яг өөртөө тохирсон юмнуудыг хэрэглэх нь айгүй зөв юм шиг санагдсан. Өөрөө яг сайн судалгүйгээр ингээд энэ гоё гэсэн болохоор айгүй их юм аваад тэгээд нүрэндээ хэрэглээд байсан чинь айгүй их юм тухан дээр батганууд гардаг болоод тэгээд тэрийгэ болоод айгүй энгийн зүгээр өөртөө тохирсон тэр юмнуудаа хэрэглээд ихсэн чинь буцаад арьс маань зүгээр болж байгаа. Гаднаас нь ч тэр дотроос нь ч тэр хоол хүнсээрээ бас эмчлэх хэрэгтэй юм билээ. Тийм ихээр одоо миний өөртөө итгэх ихтгэлд маань ингэж нөлөөлөх үе хэмжээнд бол батг гарч байгаагүй. Гэхдээ гардаг хүмүүсийн хувьд өөрийгөө гоё эмчлээд энэ нь өөрөө чинь ингээд царай муутай болгодог тийм зүйл биш. Ерөөсөө биш чинь өсвөр насны ч юм угасаа л арьсны онцлогоос болж ингэж гараад тэгээд арилдаг зүйл учраас хэрвээ одоо яг ингээд батгахтай ч юм уу тийм одоо юмыг даван тулж байгаа бол арьсны онцлогоос болж гарч байгаа. Тэгээд удахгүй арилчна.
За 9 болохоор accessories. Гоё эмэг бүгж зүйлт. За би болохоор ер нь бол яг юм silver, gold-ыг яг ингээд аль алингийн зүүдэг төрлийн хүн. Тэгээд бидний зүүж байгаа энэ эмэг бүгж зүйлт заавал тийм үнэтэй байх албагүй. Гэхдээ хамгийн чухал нь өнгөө алдаагүй яг тийм гоё цэвэрхэн байвал зүгээр санагддаг. Би бол тэгтээ accessories айгуу дуртай. Эмэгтэй хүний ялангуяа айгуу гоё чиндэг юм шиг санагддаг угаасаа. За тэгээд 3 дахь хэсэг болохоор энергийн төвшөнд гэрэлтэх тухай. Энэ нь миний хамгийн дуртай хэсэг. Яагаад гэвэл жинхэнэ гоо сайхан, жинхэнэ glow яг бидний энергит оршиж байдаг. За нэгт болохоор өөрийнхөө орчныг цэвэрхэн байлгах. Бидний орчин яг бидний дотоодын сэтгэлийг айгүй илтгэж идэг. Өөрийнхөө байнга цаг зарцуулж идэг. Ширээ, сандал, эсвэл зүгээр ингээд өөрийгөө байнга толддог тэр толио айгүй гоё цэвэрхэн байлгах хэрэгтэй. Орчин айгүй гоё цэвэрхэн байхаар хүн цаанаасаа л нэх гоё тайван байдаг шүү дээ. Хоёрт болохоор өөрийгөө яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлах. Өөрийнхөө одоо дутагдал, өмнө хийж исэн буруу зүйлс, биеийн харагдах байдал, царайны харагдах байдал, тиймэрхүү юмнуудаа бүгдийг гоё хүлээн зөвшөөрснөөр л бид нэр тийм одоо энергитэй байж чаддаг. За 3-т болохоор биеийн хилэмж. Биеийн хилэмж бас айгүй чухал. Яагаад гэвэл хүнтэй юм ярьж байхдаа хүний нүд рүү гоё харж ярьж чадчихэв үү? Эсвэл тийм ерөнхий байгаа төлөв нь тийм амар яаруу санд руу байна уу? Эсвэл юмд арай гоё тийм тайван, зөөлөн, удаан байж чадчихэв үү? Тэр болгон айгүй тийм хүний энергийг айгүй илтгэж идэг. Одоо ингээл би жишээ нь ингээл бичлэг хийж байхдаа за манайхаа ингээл өөрийнхөө ингээ орчныг ингээ цэвэрхэн байлгах хэрэгтэй байх тий. Ингээл иймэрхүү ингээд жижиг юм ааш. Өөрийгөө тэгээд энергийн төвшөнд гоё гэрэлтүүлэх хэрэгтэй. Тэгээд тэгэл гэж үгэл яриад байвал амар сонин харагдан бас сонин ингээ өөртөө итгэлгүй байгаа юм шиг тий. Яг ингээд биеийн хилэмж бодол маш чухал. 4-т болохоор өөрийнхөө энергийг аягүй сайн хянаад тэгээд хайрлах хэрэгтэй. Хинтээ илүү их цагийг зарцуулж гин, сошиал медиагаар яг хэнийг дагж гин, ямар мэдрэмж мэдрүүлж гин, доторх одоо бодлуудад хэр нөлөөлж гин, сөрөг мэдрэмж, хатаархал, уур хилэн энэ төр одоо тиймэрхүү мэдрэмжүүдийг хүргэж ивэл энэ нь бидний энергит бас аягүй муу байдаг. Одоо тэгэл драма, асуудал эсвэл өөрийн чинь ингээд энергийг аягүй сороод байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тиймэрхүү хүмүүсээс зайгаа барьж сурах хэрэгтэй. Өөрийнхөө үйлдэл энергийг аягүй сайн мэдэрдэг байх хэрэгтэй. Жохон тийм өөрийнхөө энергит харамч гэх юм уу? Одоо ингээд өссөн хүн болгонтой ингээл очиод энерги сороод байдаг ч гэсэн хамаагүй гэл ингээл очиод гоё байгаад байвал байгаа л энэ. Гэхдээ яг үндэ хамгийн сүүлд хийн хохирох вэ гэхээр бидний өөрсдийн одоо бодож байгаа зүйлс, бидний царай зүйлс тэ ингээ энерги бүх юмд нөлөөлж байдаг. Тийм болохоор тийм жоохон хянах хэрэгтэй. Харамж байх нь жашин зүгээр ер нь хянах хэрэгтэй. За 5-т болохоор дотроосоо гэрэлтэх хэсэгтэр хэлжсэн шүү дээ. Ингээд бидний хамгийн өндөр одоо энергийн одоо үйлдэл бол талархал. Тийм болохоор яг ингээд өдөр тутмын амьдралаа romanticize хийх буюу ингээд бүр юм романтикаар харах те ингээд яг одоо бидний бүх юм жижиг зүйлс бидний амьдралыг айгу гоё болгож идэг. Тэгээд тэр жижиг зүйлс болгоныг гоё анзаараад хоол идэхтэй хүртэл ингээд юу идэж байгаа бодоод яг гоё чин сэтгэлээсээ тэр хоолоо мэдрээд идэх хүртэл ингээд тэр хүртэл ингээд бидний энергинд илүү одоо өөртөө итгэл өөрөө ингээд мэдэрж байгаа ингээд царай засан төрөл нөлөөлж идэг. Яг одоо амьдрал чинь яг хүснээр чинь биш байж болно. Ер нь л бүх юмдаа талархаад жижиг ч гэсэн хамаагүй юмнаас аз жаргал мэдэрдэг байх нь л ер нь хүнд аягүй гоё. Өөрт нь ч гоё тэгээд харагдах байдалд нь хүртэл аягүй нөлөөлж идэг. Бичлэг маань ингээд дуусж гин тэгээд өөрийгөө яг өөрийнхөө хайртай хүнийг харчилж, хайрлж, торддог шигэ хайрлж агаарай. Тэгээд хөөрхөн гэрэлцэн болно гэдэг нь ингээд өөрийгөө өөрчлөх тухай ерөөсөө биш. Өөрийнхөө аль хэдийнэ гэрэлтэж байгаа хэсгийг анзаарах явдал юм аа. Тэгээд бүгдийнх нь царайг нэг нэгээр мэдгүй ч гэсэн бүгдийнх нь
Ер нь л ингээл миний комментэн доор байдаг хүмүүс, над руу мессеж бичдэг хүмүүс, тэгээд тэднээсээс нь харахад л угаасаа айгүй гоё гэрэлцэн хөөрхөн хүмүүс байхаа гэдэгт айгүй итгэлтэй байна. Би энэ бичлэгийг хийж байхдаа бас дэлэндуулаад бүгдийг нэг өөрөө хийгээд айгүй гоё болсон. Тэгээ одоо ингээд цаанаасаа л нэг тийм хөөрхөн болсон юм санагдаад байгаа. Би жоохон суугаад цай онгоо тайцтай жоохон юм яриад их заяа. Миний нөгөө нэг өнгө орох 10 чөлөө нэг тийм бичлэг байсан. Тэр бичлэгтэй төстэй. Гэхдээ би 3 ийм хэсэгт ингээд хуваагаад энэ бичлэгээ төлөвлөсөн. Тэгээд гоё ясан. Би бүр ингээд гоё дуу сонсоол бараг ингээд 5 6 хуудас юм бичиж цуусан. Өмнөх бичлэг маань айгүй сонирн бага үзэлттэй байгаад хин таад энэ бичлэгийг үзсэн бол тэр бичлэгийг үзээд өгөөрэй баярлалаа. Энэ ялч ингээд нэг тийм 2 дахьад оруулсан бичлэг болохоор тэгсэн баха хөрхий. Ууг нь бол ингээд харангууд click through rate гэж юм байдаг аахгүй юу? Одоо ингээд хүн бичлэгийг чинь хараад хэдэн хувь нь яг дарж үзэж гин гэдэг одоо тэр хувь нь. Тэгээд ууг нь бол тэр одоо хувь нь миний бусад бичлэгүүдтэй яг адилхан хувьтай байгаа мөртлөө үзэлт нь бага байгааг бодоход алгоритм миний бичлэгийг сайн харуулахгүй байх шүү. Тэгэл иймэрхүү асуудлууд бас байна. Тэг яг 7 хоног болгон нэг бичлэг хийгээд яваад байгаа шүү. Тэгээд хийгээд яваад байсан чинь бас надад аюу гоё байгаа. За бичлэг үзсэнд баярлаа. Үйлдвэрийн аргаар боловсруулсан бидний дуртай заван хоолнууд байгаа штэ. За би уруулын бодгаар нэмэх хэрэгтэй юм шиг бах юм. Чимэл ойл үнэт юу гэдэг юм бэ? Юу аксессуар. За бай.